1947 оны сүүлээр 6-7 хоногийн хугацаанд Эзэн хааны Японы арми Хятадын Нанжин хотод хэдэн зуун мянган цэрэг болон энгийн иргэдийг харгас хэрцгийгээр хөнөөсөн. Энэ аимшигт үйл явдлыг Нанжины хядлага буюу Нанжины хүчирхийлэл гэж нэрлэдэг бөгөөд мянгаараа тоологдох эмэгтэйчүүд охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн юм. Тухайн үед үнсэрхэг Хятадын нийслэл байсан Нанжин хот сүрч, хот болон оршин суугчид нь эдгэрч сэргэхэд олон 10 жил шаардлагдсан. Түрэмгийлэлд бэлтгэсэн нь Дэлхийн 2 дугаар дайны ихэнх үед мөн Хятад Японы дайнд Шанхайд цуст ялагт байгуулсны дараа Япончууд анхаарлаа нийслэл Нанжин хот руу чиглүүлжээ. Тулаанд цэргийн хүчээ алдахаас болгоомжилсон Хятадын үнцэрхэг удирдагч Чан Кайши хотод байрлах албан ёсны бараг бүх цэргийг гаргах тушаалаа өгч хотыг хангалттай бэлтгэлгүй туслах хүчнүүдээр хамгаалуулжээ. Мөн Чан Кайши хотыг ямар ч үнээр хамаагүй хамгаалахыг тушааж энгийн иргэдийг албан ёсоор нүүлэн шилжүүлэхийг хориглосон. Олон хүн энэ тушаалыг үл тоон зогцсон боловч үлдсэн хүмүүс ойртож буй дайсны өшөөлд үлдсэн юм. 1947 оны 12 дугаар сарын 13-наас эхэлсэн 6-7 хоног үргэлжилсэн харгас ажиллагаа үеэр Японы цэргүүд олон мянган хятад цэрэг энгийн иргэдийг хөнөөж, хүчирхийлж, дээрэмдэх аимшигт үйлдэл хийсэн. Ам үргэдэгсдийн тоо 300 мянгаас дээш гэж янз бүрээр тооцогддог. Өргөн хүрээтэй хүчирхийлэл, тамлалт, галдан шатаалт зэрэг нь түүхэн дэх хамгийн ноцтой дайны гэмт хэрэгүүдийн нэг гэж үзэгддэг байна. Энэ шарх өнөөдрийн хүртэл эдгэрэлгүй үлдсэн шалтгаан нь Япон улс эзхэн түрэмгийлж байсан газруудтай үйлдсэн харгислалаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй гэх итгэл үнэмшигтэй холбоотой. Зөвхөн Хятадд төдийгүй Солонгос, одоогийн Малайз, Филиппин, Индонез, Мянмар, Таиланд ч мөн адил. Хамгийн эмзэг маргаантай асуудлуудын нэг бол тухайн үеийн тайвшруулах эмэгтэйчүүд буюу ойролцоогоор 200 мянга гаруй эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж Японы армийн цэргийн янхны газруудад албадан ажилласан явдал билээ. Өнөөдрийг хүртэл амьд үлдсэн эмэгтэйчүүд уучлал болон нөхөн олгуурын төлөө тэмцсээр байна. Японд олон жил оршин суусан олон хятад хүмүүс хэлэхдээ Японд энэ сэдэв төдийлөн яригддаггүйг хэлж байсан. Өнөөгийн Япон улсын иргэд ийм зүйл огтоос болоогүй мэт. Эсвэл огт мэдэхгүй амьдардаг гин. Харамсалтай нь Японы эсрэг дайны тухай кинонууд Японд албан ёсоор гардаггүй. Мөн Япончууд ч үзэг сонирхол багтай байдаг гин. 8 дугаар сарын 15-нд Японы эзэн хаан бууж өгч байгаагаа зарлах үед тус улс аль хэдийн аимшигт гарц хохирол амссан билээ. Зөвхөн Токиод болсон бөмбөгдтийн улмаас 100 мянга гаруй хүн ам өргөцсөн бөгөөд удалгүй 1945 онд Хирошима, Нагасаки хотууд атомын бөмбөгдөлтөд сүйтсэн юм. Чухам энэ үед Япон өөрөө хүн төрлөختний хамгийн аимшигт зэвсгийн хохирогч болсон. Түүх бол нэг талын зүйл биш. Азад сая хүн зовсон бол үүний адил Японд жингийн иргэд аимшигт хохирол амсна нь мэдээж. Япон улсад 200 мянга гаруй хүн нас барсан ба дараагийн жилүүдэд мянган хүн цацрагийн хавдар, генетикийн өөрчлөлт, ургийн гажиг гэх мэт аимшиг зүйлсийг араараас нь амссан. Амьд үлдгэсдийг Хибакуша гэж нэрлэдэг байна. Гисэн хэдий ч Японы ялагдлыг Азийн олон оронд талархан хүлээн авсан. Учир нь эзэн хааны Японы арми сая хүний амьд хүрсэн байлаа. Тэдний хувьд 8 дугаар сарын 15 бол эрх чөлөөний өдөр боловч үлдсэн шарах, сэтгэлийн гэмтлийг сануулсан өдөр юм. Солонгост энэ өдрийг Гуанбокчол буюу гэрэл иргэн ирсэн өдөр гэж нэрлэдэг. Тэгвэл энэ аимшигт хэрэг хэрхэн ил босон бэ? Нанжин хотод гадаадын иргэд, номлогчид, бизнес эрхлэгчид үлдсэн байсан бөгөөд тэд аюулгүй бүс байгуулж энгийн иргэдийг хамгаалахыг оролдсон. Тэдний дотор Герман иргэн Джон Раб, Америк багш Мини Воутрийн зэрэг хүмүүс өдөр бүрийн тэмдэглэл хөдөлж аллах хүчирхийллийн талаар бичиж үлдээсэн байна. Эдгээр өдрийн тэмдэглэл захидлууд хожим архивт хадгалагдаж олон нийтэд ил босон нь хамгийн эхний бодит баримтуудын нэг болсон юм. Үүний зэрэгцээ тухайн үед Нанжинд байсан гадаад сэтгүүлчид болон номлогчид тодорхой хэмжээний гэрэл зураг, кино бичлэг хийж үлдээсэн. Хотын сүрэл, дөрвөсдийн байдал, эмч замраагүй нөхцөл байдлыг харуулсан эдгээр баримтууд дайны дараа олон улсын шүүхтээр нотлох баримт болон ашиглагдсан билээ. Токиогийн олон улсын цэргийн шүүх Японы дээд удирдагчдыг инг тайвны эсрэг гэмт хэрэг, хүн төрлөختний эсрэг гэмт хэрэгт буруутгасан бөгөөд Дингарал Мацуи Иване буюу
нанжныг эзлэх ажиллагааг удирдсан хүнд цаазаар авах ял. Зарим удирдагчид бүх насаар хорих ял оносон. Харин Хятадын тал дотооддоо шүүх хурал хийсэн. Нанжинд үлдэгдсэн аллах хүчирхийлэлтэй холбоотой хид хідэн офицерыг цаазаар авах эсвэл урт хугацааны хорих ял оносон. Харин одоо түүхийг ухрааж үзвэл энэ үеэс өмнөхөн буюу 1931 онд Япончууд Хятадын зүүн хойд хэсэг болох Манжуурыг эзэлж Манчуко хэмээх хүүхэлдэй улсыг байгуулсан. Энэ үйл явдал бол зүгээр нэг Хятадын асуудал биш бөгөөд энэ нь Монголын хувьд стратегийн ноцтой аюул болж хуурсан. Учир нь Манжуур бол Монголтой урт хилдэг. Японы Квантуны арим шууд Монголын хил дээр байрлсан. Өөрөөр хэлбэл Япон анх удаа Монголын үүдэнд тулж ирсэн. 1930-ад онд Японы дотор хоёр стратегийн чиглэл өрсөлдөж байсан. Нэг нь хойд бодлого буюу зөвлөлт холбоотой улс руу тогтлох, Сибирийн баялаг, газрын тосны нөөцийг авах. Харин нөгөө нь өмнөдийн бодлого бөгөөд үүнд зүүн өмнөд Азийн улсууд болон номхон далайн бүс нутгуудыг иргэшээлдээ оруулах бодлого байлаа. Хэрвээ гэж авч үзвэл хэрвээ Япончууд Монгол улс руу нэгтрэн орсон бол бидэнд юу тохиолдох байсан талаар хинч таамаглаж зүрхлэхгүй биз?